За эхлээд бейсээ асаана. Бейсээ асахдаа power төвчнээр 2-3 секунд дарж санаа. За дараа нь Landstar 8 програм руу орно. Тэгээд configurations-ны connect instruments-нээс багжны төрлөө зөв сонгож оруулах хэрэгтэй. Тэгээд одоо iBase учир хэдүүлээ энэ дээр iBase гэсэн сонголтыг хийж өгнө. Дараа нь Bluetooth, Wi-Fi хоёрын аль нэгийг сонгож холболтой байна. Хэдүүлээ Bluetooth-ээр холбоё. За Bluetooth гэсэн сонголтыг хийсний дараа хэсэг хүлээгээд багж маань орж ирэх ёстой. Serial дугаараараа. За энэ багж маань serial дугаараараа ороод ирсэн байна. Багжныхаа serial дугаарыг сонгоод холбогдсны дараа за дараа нь болохоор GNSS Row, GNSS Base гэсэн хоёроос хэдүүлээ одоо Base эхлүүлэх гэж байгаа учраас Base гэсэн сонголтыг хийж өгнө. За тэгээд шинээр үүсгий new гэлээ. Модем ашиглаж external-аар цэцэж байгаа учраас хэдүүлээ external radio гэсэн сонголтыг хийж өгнө. За хамгийн ихнийхийг сонгох болохоор differential форматаас авто эсвэл RTSM 3.2 гэсний аль нэгийг сонгож өгнө. Хэдүүлээ автог сонгоод явчих. Дараа нь baud rate болохоор 9600 эсвэл 115200 гэсний аль нэгийг сонгох ёстой. Хэдүүлээ модем багжтайгаа кабелаар холбосон байгаа учраас хамгийн өндөр хурд буюу 115200-ыг сонглоо. Мэдэгдэж байгаа цэг дээр base-ээ байрлуулсан байгаа болохоор start known position гэснийг итвчүүлж өгнө. Тэгээ save and set төвчийг дарнаа. За дараа нь багжны төрөл дээр CHC base гэсэн iBase гэсэн сонголт автоматар итгэгдсэн байна. Хэрвээ энэ таарахгүй бол яг багжныхаа төрөлтөө тааруулж өгнө. За багжны өндөр маань 1 м 12 см байсан. Тэгээд өндрийн төрөл маань slant байсан. Ингээ slant болголоо. Дараа нь мэдэгдэж байгаа цэгийн координатыг оруулж өгнө. Бидний хувьд энэ 2 гэсэн цэг байгаа. Тэгээд OK төвчийг дарнаа. За ингээ base цацагдж эхэлсний дараа энд шар гэрэл анивчж эхэлнэ. Үлсний дараа дараагийн бусад тохиргоонуудыг модем дээрээ хийн. За энд болохоор ингээд ерөнхий тохиргоонууд маань харагдаж байна. Ингээд доош нь гүйлгээд харчж болно. За одоо бид хийх эхний тохиргоо маань сувг буюу долгионы тохиргоог хийх байгаа. Энэ доош дэшээ заасан сумаараа ингээд гүйлгээ сонголтоо байна. Хэдүүлээ 3 гэсэн сувгийг сонгоё. Сувг дээрээ таарууллаа. Power төвчийг нэг дарнаа. За дараагийн хийх тохиргоо болохоор радио протоколын сонголт байгаа. За энд болохоор CHC transparent TT450S SATEL гэсэн сонголтууд харагдаж байна. Бидэд 2 CHC-ийн багжийн хооронд нь холбогдож байгаа учраас CHC гэсэн нэг сонгож өгье. За дараагийн тохиргоо нь болохоор baud rate байгаа. Энд 2 төрлийн baud rate байгаа. Эхнийх нь болохоор base маань модемтэй холбогдсон baud rate байгаа. Кабелаар модем base 2 кабелаар холбогдсон учраас 115,000 гэсэн сонголтыг бидэд контроллер дээр хийж өгсөн. Энд хийж байгаа baud rate маань болохоор модемнөөс цацж байгаа baud rate. Тэгэхээр энд 9600 гэсэн сонголтыг хийж өгнө. За дараагийн тохиргоо энэ хэсэгт болохоор TX only гэдэг нь зөвхөн цацах гэсэн үг. Repeater гэх юм бол долгионыг хүлээн аваад дахин дамжуулах гэсэн үг ээ. Бидэд хувьд болохоор TX only гэсэн сонголтыг хийж өгнө. За дараагийн сонголт болохоор хүчин чадлын сонголт байгаа. M гэдэг нь medium буюу дунд ч гэсэн үг. L гэдэг нь low буюу бага гэсэн үг. H гэдэг нь high буюу өндөр гэсэн үг. За хэдүүлээ ажиллах хүрээнээс хамаараа сонгоно. 5 хүртэлх километрт ажиллахаар бол L гэсэн сонголтыг хийн.
нэг 5-аас 10 км зайд ажиллахаар бол M гэсэн сонголтыг хийн. Тэгээд 10-аас дээшээгээ 20 хүртэлх км-д ажиллахаар бол H гэсэн сонголтыг хийнэ. За хэдүүлээ M гэсэн сонголтыг хий. За дараагийн хэсэгт болохоор энэ модем маань бейстэйгээ холбож байгааг автоматар тохиргоог нь хийх хэсэг байгаа. Энийг автоматын on болгоно. За тэнгуүтээ update start гэснийг бас on болгоод тэгэхээр base маань модемтэйгээ автоматар холбогдно гэсэн үг. За одоо base маань ингээд цацаад хилцсэн байгаа. Одоо row base-тэйгээ холбоцгоё. Ингэхдээ эхлээд багжаа контроллертойгоо холбоно. Ингэхдээ configuration-ны connect instruments-нээс за эхлээд багжныхаа моделийг оруулж өгнө. Энэ i89 загварын багж байгаа. i89-ыг контроллерын сонголтын дээрээс хайж оруулж өглөө. Тэгээд холбогдохдоо хэрвээ камерыг нь ашиглахыг хүсвэл Wi-Fi-аар холбогдох хэрэгтэй. Зүгээр энгийн хэмжилт хийх гэж бол Bluetooth юм уу Wi-Fi ялуугаар нь холбосон болно. Одоо хэдүүлээ Wi-Fi-аар нь холбож үзье. Wi-Fi гэсэн сонголтыг хийсний дараа энэхүү багж маань serial дугаараараа орж ирж байгаа Wi-Fi-ийн сонголтын дээр. За тэгээд connect гэсэн сонголтыг хийж өгснөөр энэ багж маань контроллертойгоо холбогдлоо. Үүний дараа configuration-ны Genesis row үрдснээс за одоо хэдүүлээ шинээр үүсгэж үзье. За энэ хоёр маань хоорондоо радио дэлгөөнөөр холбогдох учраас радио гэсэн сонголтыг хийж өглөө. Протокол маань 2 CHC-ийн багж учраас CHC гэсэн сонголт байна. Channel bandwidth нь болохоор 12-25 гэсэн хоёр сонголт байгаа. Аль болох өндрийг нь сонгож өгвөл тохиромжтой. За ингээд энэ base маань 3 гэсэн сувгаар цацагдж байгаа учраас 3 гэсэн сувг дээрээ 3 гэсэн сонголтыг хийж өгнө. Хэрвээ өөр долгионоор цацагдж байх юм бол ямар нэгэн user defined гэсэн сонголтыг хийгээд долгионыг гараар шивж оруулж тааруулж өгнө. За одоо хэдүүлээ 3 гэсэн учраас 3 сонголтоор явчих. За ингээд нэрийг нь болохоор дурын нэр оруулж өгч өгнө болно. За ингээд хэсэг хүлээх хэрэгтэй. Багж маань fixed болох үед энэ шар гэрэл ногооноор анивчиж эхлэх гэсэн. За ингээд base-тэйгээ холбогдлоо, fixed боллоо. Одоо ногооноор анивчиж эхэлсэн байгаа. За одоо ингээд бид хэмжилт хийх бэлэн боллоо.